За бодлын хутгагчид засгийн газар огцор жагсаал болгоод өөрчилчихсөн. 2025 оны 1 сарын 11-ний жагсаалыг. Би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр засгийн газар огцор, улсын хурал огцор гэж жагслаа гэд тийм үү? Засгийн газар огцорхгүй. Улсын хурал тарахгүй. Бидний өдөөсөө чиглэлтэй юмаа тодорхойлох хэрэгтэй. Нэг бол оюун эрдэнэ огцор, нэг бол Нямбатар огцор гэсэн тийм чиглэлээ тодорхойлох хэрэгтэй байсан. Бабка Баярсайхан ахын хэлж байгаагаар. Ерөнхийдөө Бабка Баярсайхан ах яг нэг сайн нэг хэдхэн цагийн өмнө нэг бичлэг оруулсан л та. Одоо энэ дээр юу гэж хэлж байгаа юм бэ гэхлээр өдөөсөө маш тодорхой энгийн юмнуудыг ярьж байгаа. Энэ дээр юу гэж хэлж байгаа юм гэхээр за лидерээ тодорхойлцгоо. Тэгээд тийм ээ зорилгоо тодорхойлцгоо. Тэгээд дээрээс нь нэг юмыг андуурах шиг байгаа. Юу юм гэхлээр нэг Украины туг талбай барьсан хүмүүсийг л хөөж явуулсанд нь баярлаад тах шиг байна. Гэтэл тэр цааталтаа яаж исэн гэхээр засгийн газар огцор гэсэн тэр жигсаалуудыг ерөнхийдөө засгийн газар огцор гэсэн баахан үг барьсан, баахан лооцсон барьсан хүмүүсээс нь тэднийг хинж болиулаагүй гэдгийг би одоо хэлмээр байна. Тэг хаасаагүй ердөөсөө засгийн газар огцор гэсэн яриа явагдаад эхэлсэн. Хаасаагүй. Бүх мэдээ, бүх юмнууд дээр одоо засгийн газар огцор гэсэн юм явагдаж байгаа. Нэг ч оюун эрдэнэс холдуулсан нагдуулчихна. Оюун эрдэнэс жигсаалын зорилгыг холдуулсан. Тэд би юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр оюун эрдэнэ юм уу Нямбатар юм уу тэднийг шууд нэр загаад огцруулаад явах хэрэгтэй гэж би одоо бодож байгаа. Гэхдээ нэг юм би танаас хэлэх гээд байгаа нь юу юм бэ гэхээр засгийн газрыг огцруулаад дараад нь хэний хүн гарч ирэх гээд байгаа юм гэхээр яриа судлаач гээд эднэр бүгдээ засгийн газрыг огцруулаа гэж ярьж эхэлсэн хүмүүс эднэр энэ Батуул тэргүүтээ энэ хүмүүс. Энэ хүмүүс ерөнхийдөө баялгаа авахыг засгийн газрыг огцруулах гэж ярьж байгаа. Тэгээ хэрвээ энэ хүмүүсийн хүсэлтээр засгийн газар огцор, улсын хурал тарг огцор гэдэг юм бол жигсаал ямар ч үр дүнгүй болчихж байгаа. Яагаад үр дүнгүй болчихж байгаа гэдгийг би одоо тайлбарлаад өгье. Яагаад үр дүнгүй болчихж байгаа юм бэ гэхлээр үдээсээ маш энгийн. Засгийн газарт маш олон хүмүүс бий. Маш олон мөнгөтэй хүмүүс бий. Улсын хуралд бас маш олон хүмүүс бий. Бас маш олон мөнгөтэй хүмүүс бий. Ялангуяа улсын хурал тийм үү? Одоо та нар тэнд ингээд очиод үзээрэй заяа. Тэнд очиод үзэх юм бол ердөөсөө нэг юм баг та. Энэ жигсаалуудыг одоо огцор гэсэн энэ нэг жигсаал байгаа шүү дээ. Бас харуулъя. Одоо ингээд эрхчлөөний хвсэл. Гэт энэ дандаа ингээд нөгөө нэг засгийн газар огцор жигсэгчдийн эсрэг оюун эрдэнэ бүлгүүд хувилдж байна гэж ярьж байгаа. Яг үнэндээ биш та засгийн газар огцор гэдэг чинь оюун эрдэнэс өөрөөс нь холдолчихж байгаа байхгүй юу? Энэ зорилгыг нь. Оюун эрдэнэ хэдийгээр өөрөө засгийн газрын томоохон толгойлагчиж хэлээ гэсэн юу яаж байгаа. Засгийн газрыг бүхэлд нь огцор болчихлоор чинь оюун эрдэнэ огцорч чадахгүй байдалд хүрчихэж байгаа. Энийг өрдөөсөө ухаарч ойлгох нэг ч хүн алгаа. Миний харж байгаа өрдөөс нэг ч хүн алга. Одоо энэ харж байгаа ингээд яг нөгөө нэг төлбөртэй жигсэгчдийн ингээд нөгөө мэдээллүүд ингээд гараад ирсэн. Эрхчлөөний эвслэмжлэг гэдэг. Зарим лантан тохоо байсан бол одоо дараад нь ийм хүмүүс ингээд гараад ирж байгаа. За одоо би та нарыг харуулъя. Энэ одоо биш үү? Энэ шууд телевиз дээр хүртэл. Тэнгэр телевиз дээр хүртэл. Төв талбайд засгийн газрыг огцруулах чигсаалыг өгч чинь гэдэг. За одоо би энэ ч биш үү? Засгийн газар огцорч ихсаад явж байгаа 25 дахь цуг телевиз дээр харж байна уу та нар? Тэнгэр телевиз дээрээс нь за одоо ньюс рүүсгээ бүгдэн дээр засгийн газар огцорч байгаа. Одоо би энэ чинь зүгээр юу гэж хайх вэ гэхлээр одоо би энэ чинь нь шүү дээ зүгээр жигсаал гэж хаагаад үзье. За. Жигсаал гэж хаагаад үзье. За жигсаал гэж хаагаад үзэнгуут ямар жигсаал болж байна. За гүн далаа өөрөх үзэл бодлыг хэлж юм. За харжээ. Ингээл засгийн газар огцор гэсэн ийм цаг үеийн мэдээлэл гэдэг. Ингээл гардаг. Одоо та нар сонсох л та энэ яриа. Төв талбай дээр яг одоо хөцлөөд нэг иймэрхүү. Тэгээ хүмүүс бол маш ихээр нэмэгдэж цуглаж байна. Тэгээ яг өнөөдрийн жигсаалын яг шаардлага бол ерөөсөө яг засгийн газар огцор гэсэн шаардлагыг гол болгож явж байгаа. Тэгээ гол нь юу юм бэ гэхэлэр иймэрхүү ингээ мэдээнүүд дээр байгаа. Тэгээд иймэрхүү мэдээнүүдийн хартал дээр нь яг яаж байгаа юм гэхэлэр яг энэ дээр яг харагдахгүй л байх шиг байна л дээ. Нөгөө хуучин энэ чинь бас залтай болчих. Яасан гэхээр хуучин нөгөө засгийн газар огцор улсын хурал тар гэсэн ийм
лоцонтой бичгүүд аваад өөрснийгөө өөр хүссэн хүмүүст зөвхөн тэр зургуудаа үзүүлдэг болчих. Гадны хүмүүст ч үзүүлж явах магадгүй магадaltaй. Дараад нэг өдөр гараад ирнэ. За. Яг тэр зургууд нь явагдчихсан би одоо хаана явааг нь мэдэхгүй. Ямар ч тач тэр Зүрхбаатарын Талбаатар жигсчихсэн хүмүүс юу ярьж байгаа гэхээр улсын хуралдаар засгийн газар огцор гэдэг нийтэд нь огцор нийтэд нь тар гэдэг ингэж гисэж байгаа. Тэр ямар ч үр дүнгүй болчихно. Бид нар ямар нэгэн том мохон хувьсгал тэгснэ хэрэг хийж болохгүй гэж байгаа. Хувьсгал хийж юу ч хийж болохгүй. Тэмцээ. Тэгээд том хүмүүст юмаад тэгдэж болохгүй. Юу ч хийж болохгүй. Тэгэнгүүтээ засгийн газар огцор гэж байгаа. Тэнгууд чинь энэ их олон тэр засгийн газар дээр байгаа улсын хурал дээр байгаа олон хүмүүсийн хандлтыг авчирсан энэ олон мөнгөтэй хүмүүс хөсний хүмүүсээ оруулж ирүүлэл засгийн газар хизээж огцрохгүй улсын хурал хизээж огцрохгүй болчих واخгүй. Яг л өөрсдийг нь хөсний хүмүүс жигсаад хүрээд ирнэ эдгээр хизээж огцрохгүй واخгүй. Засгийн газар хизээж огцрохгүй улсын хурал хизээж огцрохгүй. Би тийм болохоор би Бака Баярхан хэлж байгаа санаан дээр нь юун дээр нь санаа хийдэд байгаа юм дээр нь жоохон эргэлзээд байгаа юм гэхэлэр лидерээ тодорхойлох гэж байгаа маш зөв. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө удирдагчдаа тодорхойлоод хэнийг дараад нь гаргах гэдэг гэдэгт болчихно. Намайг ч гэсэн оруулахгүй яадаг юм. Угаасаа надаас өөр яг энэ тухай яг өнөөдрийн байдлаар яг одоо заяа 2025 оны 1 сарын 12-ны 15 цаг 55 минутад ярьж байгаа хүн байхгүй. Магадгүй намайг ярьсан дараа хэдэн цагийн дараа миний ярьсныг холбуулад өөр телевизүүд нэг өдрийн дотор ярьчихлаар магадгүй YouTube, сошиал орчинд магадгүй энэ хүн эднэртэй ажиллах нэг өдрийн дотор ярьсан байна гэж магадгүй. Юусны жигсаалын тухай ярьхлаар бас л нэг өдрийн тэр тухайн өдрийн дотор л хуулагдаад тавьчт юм байна миний ярианууд. Тэгэхээр би одоо юу гэж хэлэх гээд байгаа юм гэхэлэр би аль хэзээний би угаасаа нэг бичлэг би оруулаад тавьчихсан. За одоо би тань Бабка Баярсайхан ахын яран дээрээс гадна би одоо өөр аль хэзээний би жигсаалын зорилго гэд би 13-нд нь угаасаа бичлэг би оруулсан байгаа. Тэгээд би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхэлэр нь шүү дээ. Юус бидний өдөөсөө 1-2 л огцруулж чадна. Түс засгийн газар нийтэнд бид нар огцруулж угаасаа хүч хүрэхгүй чадахгүй. Улсын хурлыг нийтэнд тарааж бид нар чадахгүй хүч хүрэхгүй угаасаа. Хэрвээ засгийн газар улсын хурлыг нийтэнд огцруулж тараа гэх юм бол бүр хувьсгал шиг бүр өстөж нэрэ 7 сарын 1-ээс бүр илүү том хүмүүс болж иж бид нар огцруулж чадна. Тэгэхгүй бид нар хизээч улсын хурал засгийн газар бид нар тийм том юм болоогүй цагт хизээч огцрохгүй. Тэгэхээр биднээс ямар арга барил байгаа. Ямар арга барил байгаа гэдгийг өөрөөсөө хин ч ухаарахгүй. Бабка Баярсайхан ах одоохондоо сайн ойлгохгүй байх шиг. Нэг хэдэн Украины нэг таг толбоо барьсан ч юм уу, нэг элбэг доржийн нэг таг толбоо барьсан ч юм уу, нэг тийм хүмүүс харагдсан байсан. Сайн мэдгүй бага мэдээллүүд л яваад нь худал хүн юм ихтгэв. Тэдний таг толбоог л урсанд нь баярлаад ах шиг байгаа. Гэхдээ урсан ч үстэй тэдний нэг хуурамч жигсаалтай нэг гац хоёр нэг илт хуурамч жигсаал хийж байгаа нэг гац хоёр хүмүүс анхаарлаа хандуулаад тэр дээр хүмүүсийг болиусанд нь баярлаад ах шиг байна. Гэтэл яг үүндээ тэр одоо Бабка Баярсайхан ах ч гэсэндээ нэг юм сайн ойлгоогүй байх шиг байлээ. Энэ ярин дээр ойлгоогүй байгаа юм гэхэлэр нэг юм ойлгоогүй. Энэ улсын хурлыг бид нар тарааж чадахгүй гэдгийг ойлгох. Засгийн газар бид нар огцруулж ийм засгийн газар огцруулах гэдэг ийм нэг худаач гисаал байгуудад хэлсэн гэдгийг бас анзаараагүй байдаг шүү. Тэгэхээр би энэ засгийн газрыг бид нар огцруулж чадахгүй гэдэг одоо хүч хүрэхгүй 7 сарын 1-ээс ерөө засгийн газар улсын хурлыг хэрэг тарах тийм том жигсаал маш том жигсаал болж яана. Тэгтэл яг тэр Зүрхбаатарын Талбаатар би тэр зургийг би ингээд харсан шүү дээ. Ингээд яг тэр Зүрхбаатарын Талбаар ингээд дайраад ороод ингээд дээдлэлт нь гараад бүр ингээд айгүй олуулаа томороо ингээд зураг авахуулаа том ингээд бичиг талбайтаа ингээд том ингээд тийм ээ чанга яригчаар яриад ингээд орилоод байгаа хүмүүсээ юу тавьсан мэт чинь засгийн газар огцор гэсэн маш том бичиг. Тэгээд чинь асар олон хүмүүс судларсан чинь баг тал нь чахуу баг талаас ихэнх чахуу баг тэр жигсэгчтэй хүмүүсийн баг тэр тархиа оолгуулчихсан. Яг тэр ажлаа хийж игсаал та яг адилхан болчихсон тархиа оолгуулчихсан зогсчихлээ шүү дээ. Тийм хүмүүсийг яг Бабка Баярсайхан ах жоохон бас бодол ах шиг байна л та. За тэгэхээр ерөнхийдөө нэг тиймэрхүү хүмүүсийг л юу яагаад ах шиг байгаа. Ингээ бодоод ах шиг байгаа. Тэгэд би бол юундаа яг юу гэж бодож байгаа юм гэхээр бид нар нэг хоёроор л огцруулж чаднаа.
хамгийн их гай болоод байгаа хүмүүсээсээ эхлээд 1-2-ыг хоцруулъя. За оюун эрдэнэ тийм үү? За нөгөө нэг 100 жилээр газар батлахад Бабка Баярсагах өөрөө ярьжсэн шүү дээ. Тийм үү? Тэр Хүрэл Баатрын ардталд оюун эрдэнэ мэрдэн өөрсдөө байгаа. За хамгийн түрүү за тэр оюун эрдэнэ мэрднээс нь эхлээд за тэгээд нөгөө нэг хамгийн их татвар нэмээд 40 царайлаад нэг энд эдгийн хүмүүсийг загнаад гүгээд байгаа хэн блэ? Нямбаатар. Оюун эрдэнэ чи бас нөгөө өөрийгөө мос нөгөө хэн блэ? Хэнийг чин шоронд оруулсан шүү дээ. Бурхны хүү гэд нөгөө Баяр Баатар матар гэдэг хэдэн 40 сар гараад бас шоронд оруулсан шүү дээ. Энд эдэг бас сурлуулмаар байна. Яаж ч чад. Бидний жигсаалтын зорилгоос ердөөсөө тэр Бурхны хүү Баяр Баатарыг сурлуулах хэрэгтэй. Тийм үү? Бид нэр үг үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Үнэхээр хүүгийн новшийн ус төрж бол бид нар новшийн хараалын үгийг бид нар хилээд доромжилж явах хэрэгтэй. Бид нар энэ эрхээ авах хэрэгтэй. Нэгсэндөө бид нар яг яах гэдэг юм бэ гэхэд бид нарыг юу ямар байдалд оруулах гэдэг юм бэ гэхээр нэг ингэх байдалд оруулах гэдэг юм. Бид нар одоо хараал хэлэх үг тэр муу хүмүүс одоо муу хүн гэж хэлж болохгүй. Новшийн пизда шиг хүмүүст бид пизда гэж хэлэхгүй. Новшийн хүмүүст бид нар новш гэж хэлж чадахгүй. Тийм байдалд оруулах гэдэг юм. Тэгээ бид нар одоо яах энэ одоо улам бүр сольсон. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд тэгэхээр засгийн газар огцор гэж биш зөө. Улсын ямар огцор гэж биш зөө. Бид нар тэгэхээр яах ёстой юм гэхээр ердөөс Нямбаатар огцор, оюун эрдэнэ огцор тэгээд тэр хэлмэгдэл хоригдож байгаа тэр Бурхны хүү Баяр Баатараас ихсүүлээд суулт гэж бид нар ойлгох ёстой байхгүй. Тэгээд гол нь ашигын тэгш бус хуваарлалт. Ердөөсөө бидний гол жигсэх ёстой зорилго юу юм бэ гэхээр ашигын тэгш бус хуваарлалт байна. Үүнийг ашигтай болгоно гэж жигсэх ёстой. Тэгтэл одоо яг жигсэж байгаа хүмүүс юу ярьж байгаа юм гэхээр татвар өндөр байна. Нэг ард иргэдүүд нэг цөөхөө нэг хитгэн нэг тэнтэй нэг юм барьчихсан. Ард иргэдүүдээс нь ганц нэгэн үйл нэг жоохон сурвалжлага авч явах шиг харагдаж байна. За бусдууд нь бүгд сурвалжлага авахгүйчгүй байна. Одоо тэнгэр телевизээс эхлээл харагдаж. Өө нэг гачин либерал гэсэн амраа аль эсвэл энэ гачин цогтоо могтоо гэсэн нэг гачин гэдэн юмнуудыг дандаа гаргаж байгаа зөө зургатаараа. Дандаа гачин хэдийн юмнуудыг зургатаараа гаргаж байгаа. Тэгээд энэ гарчийн нар төв талбай засгийн газрыг огцруулах чигсаал явагдаж байна гэдэг өөрснийхөө дүгнээд гарчиг шаацсан. Ийм гарчиг шаацсан. Тэгээд энэ чинь надаа ингээд коммент би яг ингээд бичсэн л дээ. Өөр хүнээс асуугаач гэд би ингээд энэ чинь ингээд сэтгэлдээ бичсэн л дээ. Энэ амрагийн юм ярьж байгаа үед. Тэгээд гол нь энэ дээр одоо ингээд зөв штэ гэдэг ингээд хүмүүс бүгдээрээ ингээд тархиа угаалсан цаа. Зүм муусан улгаачдаг огцруул гэд. Эдгээр хараа засгийн газар огцор гэд энэ чинь ингээд тавьсан байгаа энэ гарчгийг ердөөс анхаарахгүй байгаа байхгүй. Ердөөс мэдэхгүй. Энэ иргэд засгийн газар огцроо гэд ингээд тавьсан байгааг ердөөс мэдэхгүй. Маш олон энэ бол иргэд нь ингээд зарим нь анзаарахгүй мэдэхгүй ингээд явж байгаа байхгүй энэ. Засгийн газар огцор гэд энд зөв штэ зах болж гинэ тарж л байна гэл зам хадаг нь яаж байгаа гал те эргүүлэн татаараа гэд одоо эднэрийн ихэнх нь яг зөв л төө зөв юм ярьж байгаа. Гэхдээ эднэр одоо энэ гарчгийг нь ердөөсөө анзаарсан хүн байхгүй байгаа даа. Гарчгийг нь анзаарсан хүн байсан ч эднэр багадгүй устгах чинь л та. Яа. За тэгэхээр миний гол хэлэх гээд байгаа юм юу юм бэ гэхээр засгийн газар огцор улсын уурж тар гэж бид нэр жигсэж болохгүй. Бид нэр тодорхой хэмжээд буруутай хүмүүсээс нь эхлээд томчуудаас нь эхлээд ганц хоёр хүмүүсээс нь эхлээд айлт хэд унгаагаад авах хэрэгтэй юм аа. Тэгжээч цаашаага явнаа гэдэг би удаа хэлмээр. Тэгээд дээрэс нь Бабка Баярсагах үжилж байгаа юм. Зорилгоо тодорхойлоо, лидерээ тодорхойлоо. Лидерээр нь би намайг ч гэсэндээ бас зарим нэг лидерийг тодорхойлуулчих болно шүү дээ. Тийм шүү дээ. Яг гэвэл яг одоогийн байдлаар тэр Сүхбаатарын жигсэж байгаа хүмүүс өөрснөө уучраа мэдхгүй засгийн газар огцор гэсэн жигсаалыг дэмжээ явж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Яг цагтаар тоглол. Тэр чи тэр цагдаа нар зайлгаа гэдээ орилоо тэр солонгоо явж ин. Гэхдээ харамсалтай нь бас солонгоо бас юм мэдхгүй байгаад наа. Би удаа хэлж байгаа. Тэгээ гол нь би яг юу хэлэх гээд байгаа гэхээр мега төслүүдийг би бүр энэ Эдэрбат мэт ийм хүмүүс ингээл мега төслүүдийг дэмжиж ингээл яриад гисэн тийм үү. Энэ доор юу гэдэг вүлээ? Нэг ажиллагчийн зургатаа нэг хэд юмнууд байгаа даа нэг гачин нэг баахан хинт ч хэрэгцээгүй баахан тарих угаасна гэдэн баахан бичлэг хийцэн. За одоо би танаас харуулаа энэ нэг ажиллагчийн зургатаа нэг гачин юм бийс юм аа нэг. Энэ шүү дээ. Энэ хамгийн тэнэг
Энэ бас хамгийн тэнэг зэсэг та гэдэг. Энэ дээр юу ярьж байгаа юм бэ гэхээр Герман улсыг ерөнхийдөө төмийн цахилгаан станцаа болиулсан хамгийн тэнэг улс гэж, хамгийн тэнэг эдийн засгтай улс гэж ярьж байгаа. Би юу гэж хэлж байгаа юм бэ? Эдэр бат шиг хан тэнэг хүн байхгүй гэж одоо хэлж байгаа. Герман улс харин ухаантай. Юу юм гэхээр одоо тэр хоргуу гэдэг гэж юу юм уу гэдэг яриад байгаа. Хоргуу ухдаг харах гэдэг байгаа. Хоргуу яг хуучныг бодвол арай хор багтаа ухдаг босныг үгүйсэхгүй байгаа. Гэхдээ ухчил бол хортой ураа. Ухчил бол хортой. Тэгээд дээрэс нь тэр нэг сэтгүүлч бодроо агчаа байлуу. Одоо би танаас хэлж байгаа. За сэтгүүлч бодроо агчаа. Бодроо агчаа гэдэг чи одоо яадаг вэ? За нэг энэ ах шиг байна. За. Одоо энэ дээр нэг юу яригадаад байдгийг гэхлээр шантаачин гэдэг нэг хэдэн бичлэг явуулдаадсан устгачдаг юм ахтай. Энэ шүү дээ. Энэ нэг Монголын баялагын шантаачин гэдэг энэ шүү дээ. Шантаачин баруун Монгол сүүрэн хэмээх тарих угааг ажиллагаа шантаачин гэл те. Би юу ч харж байгаа юм гэхлээр шүү дээ. Ард түмний тэмцэл. Ганц хоёр хүмүүс шантаалж ягаад буруу юм дээр л шантаалж мөнгө авдаг шүү дээ. Зөв юм дээрс хүмүүс хизээ шантаалждаггүй. Шантаалжуулаад мөнгө өгсөн бол хогчно гэж шүү дээ. Хогчно. Тэ? Буруу юм дээр чи хүмүүс шантаалжддаг шүү дээ. Тэгэд ард түмний тэмцлэг хэдэн шантаачтаас болоод ард түмнийг тэр чигтэн шантааччин гэж битгий хуцааж. Хэцүүхэн хэдэн хүмүүст мөнгө өгсөн бол хогчно гэж шүү дээ. Тэгэд гол асуудал нь би юу гэж хэлэх гээд байгаа. Ард түмний тэмцэл болохоос хідэн шантаачдын тэмцэл биш шүү. Над урааны чинь асуудал гэж би удаа хэлмээр байна. Яг тухайн орон нутагт амьдарч байгаа хүмүүс хорцдгийн түүнээс чи ийм мэдрэл муутай нэг хідэн тийм ээ попперсон хідэн нэг хідэн тийм ээ Эдэрбат өөрсдөө нэг эдийн засагч масагч гэсэн нэг хідэн гачин нэг хідэн дундаас нэг мөнгө авчиг гэж байгаа нэг хідэн тийм ээ гадаад ажилчдыг оруулж ирэх дэмжсэн сайн зургийн нэг Монголынхаа ажилчдаас татвар нэмээд гадаадын ажилчдаас татврыг багасгаад Монголынхаа инженерүүдийг оруулж чадаагүй гэж гаднаас инженер авна гэд худаа бүлт үсэрдэг хідэн мэдрэл юмнуудыг та нарт дэмжиж байгаа орд иймэрхүү хүмүүсийн үгийг сонсооч гэж би бодож хэлмээр. Энэ яриа яасан гэхэлэр өчигдөр за 19 цагийн пост өгсөн байна. Тэгэд би өчигдөр нэг хэд хэдэн пост би оруулсан. Ямар хөө пост юм бэ гэхэлэр би одоо танарт харуулъя. Энэ нэг өдрийн өмнө энэ дээр би юу гэж хэлж байгаа гэхэлэр ашигын тэгш бус хавралтай алгаа баялгаа гаргаад хэрэггүй гэсэн ухааны би өнөхдөө ярьж байгаа. Энэ дээр би тэгсэн чинь яг энэ нэг баталж байгаа юм шиг ингээд нэг өдрийн өмнө гэж байгааз. Тэгтэл яг баталж байгаа юм шиг 19 цагийн өмнө яасан гэхэлэр ахаа төмөр түшин баярхуу ах яг энийг ингээд яриад гисэн. Яг миний ярьсныг батлаад ярьсан. Энэ дээр юу гэж ярьж байгаа юм гэхэлэр ураанаар ашиг болно гэж байхгүй. Ураанаар төмийн цахилгаан станц болон ураанаар ашиг болно гэж байхгүй гэж яриад гисэн. Яг гэхэлэр ердөөсөө худалдан авахч орнууд нь маш цөөхөн орн байдаг. Маш цөөхөн орн. Тоотой хэдхэн орн бэ. Тэгээ еврочуудаас эхлээд яасан гэхэлэр уран худалдаж авах болоод эхэлсэн. Уран худалдаж авах болоод эхэлсэн гэж байгаа. Яагаад болоод эхэлсэн гэсэн чинь Германаас эхлээд болоод эхэлсэн. Миний бот энэ яг миний хэлж байгаа үг л дээ. Энэ германчуудаас эхлээд болоод эхэлчихэж байгаа байхгүй юу? Уран худалдаж авах. Яг тэгвэл уран газар нутгийг нь хордуулаад байгаа Герман ус тэнэг биш маш ухаантай байхгүй. Харин Эдэрбат өөрөө тэнэг новш байхгүй юу? Өөрөө ард түмний тархийг угаачаад тэнэг новш байхгүй юу? Ийм хөгийн новшнуудыг битгий сонгоор гэж би бүр дахин хэлмээр байна. Тэгээ гол асуудал нь би яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр ураанаас болоод хин хогт ингэлээр ард түмэн хогтдаг. Тэгээд дээрэс нь урааныг худалдаж авах хүмүүс нь тото идэх орно. Тэр орнод төрөө худалдаж авахгүй гिचхийн бол яг бид нар ураанаа зарчдаггүй. Газар нутгаа хідмийн сүүчүүлээд дуусна. Тэгээд дээрс нь бид нар худалдаж бид нар ингээ газар нутгаа сүүчүүлээд ингээ те худалдаж ингээ гаргалаа гэж тод нөгөө цөөхөн хэдэн орн ганц хоёр одоо нэг Франц шиг юм уу нэг хөсний нэг цөөхөн хэдэн улс орнууд яад ингэхлээр дараад үнийг нь бууруулцдаг гэж байгаа байхгүй. Бууруулчих. Баг тиймэрхүү юмны гол үнс цаглааг нь энэ баярхуу догтохгүй. Гол нь үнэн шүү дээ. Үнэн юм ярьчихж байгаа. Тэгээд дээрэс нь ахад би нэг хэд юм хэлээ. Би одоо тэр жигсаал дээр очиж байгаа хүмүүс яах юм гэхлээр уран ухаа бойл гэсэн шаардлага тавиа гэж би хэлэх гэж байгаа. Уран ухаа бойл тэгээд ашигын тэгш бус хуваарлтаа бойл ашигын тэгш бус хуваарлтаа болцгоё бүгдээрээ. Тэгээд ураана бойл ухаа болцгоё.
Тийм үү? Юусе маш энгийн хэдэн шаардлагуудыг бид нар тавих хэрэгтэй. А түнс засгийн газар огцрог гэж бид нар өдөөсөө жигсах ёсгүй байхгүй юу? Ёсонд угаасаа бид нар тэгэхэд жигсгэл бол бид нар өдөөсөө асуудал түүн. Тэгээд гол нь яаж юм гэхээр энэ төмөр төчийн баяргүй бах энэ намайг хэлсэн дараа хэдэн цагийн дараа ингээд тийм ээ хэдэн яг дараад нь ингээд бичлэг оруулж байгаа байхгүй юу? Тэгээд энэ бичлэгэн дээр нь одоо өөр хэдэн чухал юм ярьж байгаа юм гэхээр та одоо хөрөлсөг оюун эрдэнэ Баттулгын хэн бэ нөө хамаахгүй заяа. Эднэрт өртөөсөө оюутлогын гэрээ Монголд ашиггүй болсон хүлээн зөвшөөрж байгаа бол наадхан монголчууд ашигтай болгоод өөрчлөж байгаа. Танаас боломж нь бий. Танаас дэрх мэдлэг чинь бий, тийм үү? Танаас боломж нь байна. Байсаар л та нар хийхгүй байна. Хийхгүй байгаа бол та нар одоо хичнээн их баялгаа гадагш зөөгөөд Монгол улс баяжихгүй. Яг адилхан монголчууд баяжихгүй. Ахаал ядуурна яг Африк ууш. Яагаад гэх юм бол ердөөсөө гол үндсэн шалтгаан юу юм гэхээр ахаал нөгөө дээгүүрээ нэг хідэн ус төрчтөнд баяжна. Тэгээд тэгэж ядуу хിവэрэ байна гэдгийг л ерөнхийдөө ярьчихж байгаа байхгүй. Яг л миний ярьсныг бацдгаад яриад өгч байгаа байхгүй юу та нарт. Эсвэл бүр илүү гоё арай илүү ойлгомжтой болгоод яриад өгсөн байхгүй юу. Тэгэхээр та нар жоо нэг юм бодоод үзтээ. Одоо яг одоогийн байдлаар интернет гардаг миний нэрсэн яриа хинч яриаггүй байгаа заяа. Хинч одоо тэгээ засгийн газар огцор гэсэн ийм худлаа жигсаал болоод хувирчлаа гэдгийг хинч яриаггүй заяа. Яг намайг ярьсан дараа 1 цагийн дараа мөн 2 цагийн дараа сэтгэл ингээл балиартад ингээд баах олон ингээд сэтгүүлчнэр ингээд энэ тентхийн энэ зохион байгуулалтаас өөрснийгөө худлаа үнэн гэж харагдуулахын тулд миний ярьсныг худлаа яриад ингээд попкорн заяа. Тэднэрт битгий итгээрэй заяа. Одоо зөндөө олон хүмүүс миний ярьсныг ярьж байгаа. За би хинт би ерөнхийдөө итгэж болохгүй хинт итгэж болохгүй гэл эдийн засагч төмөргүүд эдийн засагчдаас бид хинт итгэж болохгүй залуу эдийн засагчдад бид итгэж болохгүй идэр бат гэх мэт. За юу. Харин энэ настай тийм үү? Настай ийм хүмүүст итгэх хэрэгтэй. Тэгээд тэр засгийн газар огцор гэдэг чигсаалыг чинь хин цаанаасаа хангалтад явуулчихсан юм бэ гэвэл бас эдвэгт орж ихэн бас явуулж байгаа гэдэг нь бас үнэн юм шиг байна. Юу юм бэ гэхээр одоо би танад харуулъя л да. Дандаа барууны гар хөлөд байгаа. Дандаа барууныг дэмжсэн, либерал ярьсан, популизм амраа би чамтай мэтгэлцэхэд бэлэн байна. Амраа тийм үү? Амраа би чамтай эдийн засгийг ярьж мэтгэлцэхэд би бэлэн байна. Бишээ либерал наад юмнууд чинь яриад мэтгэлцэхэд бэлэн байна. Тийм үү? Либерал социализм чинь яриад мэтгэлцэхэд бэлэн байна. Эдийн засагч идэр бата би бас чамтай юм хүм яриад мэтгэлцэхэд бэлэн байна. Та нартай. Би таны хувьд би шууд та нарын эсрэг яг сөрөг хүчин болно. Яг гэвэл та нар гадны гараг хөл болох маал маш өндөртэй байдаг болохоор би та нарын эсрэг сөрөг хүчин болно. Улс төрийн хувьд би хизээч хамаахгүй хаач хамаахгүй би та нартай мэтгэлцэхэд бэлэн байна гэдэг би удаа хэлж байна. Тэдэрс нь би гол нь би яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр энэ засгийн газрыг огцруулах жигсаалыг хэн анхлаад ярьсан бэ гэхээр Батул тэргүүдтэй иймэрхүү хүмүүс анхлаад ярьсан байна. Үнийн яриа судлаач гэдэг байгаа. Иймэрхүү хүмүүс ярьж байгаа. Эдгээр үнийн яриа судлаачаач за болдоо гэмээр хүмүүс заяа эдгээр яг үнэндээ эдгээр энэ хэн блэ сосор бурам ах чинь нөгөө нэг баялгаа гаргах хэрэгтэй гэж ярьж байгааг нэг попорт гаргаж байгаа. Энэ сосор бурам ах миний ажиглажсанаар өөрөө тархиа угаалгуулсан юм шиг. Өөрөө сайн мэдэхгүй. Тэгээ хоёрт яасан гэхээр энэ сосор бурам ах чинь өөрөө нөгөө Батулгыг энэ дээр муулж илүү ялаасаа мэдэхгүй. Ямар ч тач энэ дээр нөгөө өөрөө ахаал тархиа угаалгуулад явж байгаа шиг санагцсан. Тэгүн гут нэг хүн тархийг нь угаачлаа гэдэг баярлаад гаргаж байгаа болов уу гэж би удаа хартсан. Энэ дээр болохоор Батул энэ Чимбат энэ дээр бол улаан цагаатаа гарсан тархи угаагч гэж би бодож байгаа. Яг нөгөө эдийн засгийн шийдэр бата одоо сүлд гарч байгаа одоо нэлээд олон тийм ээ нэлээд олон одоо үнэн чид үсгэтэн чид мэдгүй одоо зөндөө олон сүлд гарч байгаа нөгөө юунууд багдаг штэ. Нөгөө нэг подкаст, YouTube руу залуу хүн тэднийг хийж миний ярьж байгаа ярихгүй заа. Тэднийг хийж миний ярьж байгаа ярихгүй. Яг тэгвэл тэд нар бүгдээрээ хөдөлгдсөн баг өндөр магадaltaй гэж би хэлэн заа. Бүгдээрээ. Тэд нар бүгдээрээ ингэж бол би ядаж ганцаардах. Би ганцаараа тэгтээ би ганцтай ганцаарддаггүй маа гэдгийг би үзүүлэн заа. Харж байгаараа. Би эдний эсрэгийг сөрөг хүчин болон заа. Би улс төрд гарна заа. Тэгэд нэг юмыг би анхаарлаад хэлчихээ заа. Ийм ба засгийн газрыг огцруулахыг чинь эдгээр засгийн газрыг огцруулж чадахгүй болохоор хин ч огцрохгүй гэсэн үг заа юу. Засгийн газар улсын хурлыг хин ч огцруулж чадахгүй. Одоогондоо тийм хүчгүй. Тийм хүчгүй болохоор хин ч огцруулж чадахгүй.
чадахгүй хин тэгэхээр оюун эрдэнэс үүндээ зайлуулчих жоох байхгүй. Оюун эрдэнэ Нямбатарын дэрэг огцруулахаас холдоолчих жоох байхгүй. Анхаарлыг нь. Засгийн газар гэдэг юм руу хүнээс нь болиулаад штэ. Наадталтаа оюун эрдэнэ үнэхээр муу. Оюун эрдэнэ үнэхээр муу хүн. Тэгвэл тэд нар оюун эрдэнэийг муулж байгаа. Муулж явах хугацаанд эдгээр юу гэж хэлж байгаа юм. Засгийн газар огцроо гэж хэлчихэж байгаа байхгүй. Тэгээд жигсаалаа засгийн газар огцрол болгож хувиргаад өөрчилчихэж байгаа байхгүй. Энийг ердөөс надаас өөр нэг ч хүн яг одоогийн бид нар ухаарахгүй байгаа. Нэг ч хүн ойлгоогүй байна. Гэдгийг би хэлж байгаа. За тэгээд ямар ч Бабка Баясгалан нэг 6 сарын өмнө нэг иймэрхүү бичлэг оруулж байгаа юм заяа. Нөгөө нэг Украины туг талбай барьсан, элбэг доржийн нэг туг талбай барьсан ч юм уу мэдгүй нэг тиймэрхүү хүмүүсийг хөөсөнд нь баярлаад гэж байгаа. Засгийн газрыг огцрол улсын хурлыг тараа гэсэн тэдгээр хүмүүсийн тухай нэг чиг дурдаг болохоор би бол Бабка Баясгалан бас анзаараагүй байна гэж би одоо бодсон. Тэр би одоо яг одоогийн байдлаар би бол анзаараагүй юмнуудыг яг одоо хэлж гинэ гэж би одоо бодож байна. Хэний ч анзаараагүй юмыг би одоо ярьж байна. За тэгэхээр одоо чигсаалынхаа гол зорилгыг би яриа зав. Чигсаалын гол зорилго. Чигсаалын гол зорилго юу болох ёстой бэ гэхээр дөөсөө ашигын тэгш бус хуваал. Тэгээд нөгөө нэг Бурхны хүү Баярбаатарыг суллуулна. Тэгээд тэгш хуваал, ашигын тэгш хуваал. Тэгээд дээрэс нь уран ухаа болиулах, тийм үү? Тэгээд дээрэс нь оронд нь начиг гидрүүдийг гаргаж тавиа гэж хэл. Начиг мөнгөгүй яг одоогийн байдлаар сошиалд ямар ч хандлт аваагүй начиг иймэрхүү хүмүүсийг ихлээд улс төрд тэнцэн тийм ээ огцруулаад оронд нь байр суурьд нь аваач тав. Тэхгүй бол байд хизээч өөрчлөгдөхгүй зав. Ахаад энэ үнний яриа судлаач гэд хүн тавигдчихна. Энэ Батуул мэтийн элбэг доржийн талынхны маш олон хүмүүс тавигдчихна гэдгийг би өөртөө хэлмээр. Одоо яг энэ дээр дахиад нэг даарсан. Гэтэ 11 цагаас өнөөдөр сая 6 болтог байхад бол нэлээд daарлаа. За гэхдээ нэг сэтгэл дулаацуулсан нэг зүйл ажиглалаа. За юу гэхээр үнэхээр манай жагсаж байгаа иргэд жагсаагүй машин дотор явж байгаа иргэд ингээд нэг бодол санаатай засгийн газар огцор гэдэг шаардлагыг дэмжиж байгаа гэдг нь бол үнэхээр илт харагдсан аюул. Уг нь би оюун гэрэл ихчийг би дэмжиж ирсэн юм аа. Дотор урд нэг хиний чинь элбэг доржи чинь муулаадлаа би бас элбэг доржи хүн байхаа болчтоо гэд би бодоод би бас их дэмжиж байсан. Дотор бас элбэг доржиг муулаадлаа за элбэг доржи хүн биш болчлоо доо аштай юудаа нэг ч гэсэнгээ бодож идэл бас засгийн газар огцор гэсэн жигсаал болчлоо гэд дэмжиж зогсож юм л доо. Энэ дээрээс нь эхлээд би бас жоохон эргэлзээд эхэлчлээ. Тэгээ юу юм бэ гэхээр ердөөсөө улс төрийн бүлэглэлүүд одоо засгийн газар огцор улсын хурлыг тараа гэдэг нь юу яаж байгаа гэхээр ердөөсөө за оюун эрдэнэ огцорсон ч байсан гэсэн өөрсдийнхөө хүнийг тавих зорилготой байна. Тэрийг бид нэцээд начиг хүмүүсийг төвчих гэж байгаа. Начиг хүмүүсийг дэмжиж авчих. Тэгэх юм бол би яг уу гэхээр яг энэ хиний бодлогуудыг дэмжиж авчихна. Бабка Баясгалан ах байна уу, Төмөг Түшийн Баярхүү ах байна уу, тийм ээ. Тэгээд нөгөө нэг хэн бидэг үлээ? Ануудын даваа тийм ээ. Би эдгээр яг Монголоо гэсэн зүрх сэтгэлээ би бүх хүмүүсийн бодлогуудыг би дэмжиж явчихсан заяа. Шууд. Тэгэхээр хэрэг яг намайг дэмжиж явчих юм бол би эдгээр хүмүүсийг би бодлогуудыг би өнөхөдөө дэмжиж явчихна. Тэгэхээр намайг дэмжээч. Хэрэг оюун эрдэнэг огцруулах юм бол оронд нь намайг тавиа гэдэг ийм би хувьдаа шууд шулуухалч шууд тийм жигсаалыг зохион байгуулад ерөнхийдөө явнаа гэж би удаалаа. Хэрвээ би жигсах юм бол би ийм л жигсаалыг зохион байгуулна. Түүнээс бид нар яг яах ёстой гэхээр засгийн газар огцор улсын хурал тар гэх юм бол ямар ч нэмэргүй. Би бол Бурхны хүү Баярбаатарыг одоо суллуулах жигсаал суллуулалт гэж хэрэг жигсэх юм бол би тэгж гисэн заяа. Түүнээс биш зүгээр тийм ээ нэг амин хуваа хичээсэн те. Яг одоо өнөөдрийн байдлаар те над тулгамдаад байгаа асуудал ийм байна гэд ард иргэд жигсаад байна л да. Тэгэхээр тэр жигсаал ямар ч үр дүнгүй болчихж байгаа байхгүй. Над засгийн газар огцор улсын хурал тар гэсэн хүмүүс чинь өөртөө бүр сухбасын төлбөр амар том ингээд урт талбай урт ингээд даав мааварсан чанга яригч маригчаар ойролцсон нөгөө нэг огцор гээд нөгөө оюун эрдэнэ чи огцор гээд очсон хүмүүс чинь эргүүтээд нөгөө нэг засгийн газар огцор гэсэн хүмүүс ингээд талд очсон жигсэн зогсож шít. Нэг айгүй олоолаа болцсон зогсчихлаа шít. Нөгөө засгийн газар огцор гэсэн жигсаалт зохион байгуулалттай жигсаалт чинь чад ингийн иргэд нэгтцсэн байл ш. Тархиа угаалгуулад
Энэ тухай ярихгүй л байна л да. Яг хоо Бабка баярсахаа яг юу гэж байгаа гэхээр яг хоо баярлж гинаа л гэдэг шиг байна. Нөгөө жигсаал хийж байгаа хүмүүс залуусаасаа уушлахгүй байна гэдэг ийм зүйл байна та. Яг хоо дэмжиж гинаа жигсаал хийж байгаа залуусыг дэмжиж гинаа нэг хүмүүсийн туг талбайг унж байгаа биш өөр зөвхөн балтаа жигсаал хийж байгаа цөөхөн хэдэн яг гол зөвлөгөөнд биш тийм ээ. Нэг өөр нэг хэдэн хүмүүсийг болиулсан яг хоо хараад дэмжиж гинэ гэж байна. Гэтэл яг гол зорилго нь юу юм бэ гэхээр ердөөсөө засгийн газрыг огцруулах гэдэг энэ жигсаал нь утга учиргүй гэдгийг би хэлмээр байгаа. Тэгээ эдгээр өөрснийхөө энэ лалрын юмнуудыг тавих гадна би бүр хараад би бүр өстой жигэн дургу гэж байна. Энэ зууцсан тэгээд нэг либерти яриад тэгээд дандаа улс төрчтэй холбоотой энэ минтээ цаашаа фото пака маркетинг ярьсан нэг итер батан маркетинг мэдгүй хэн байгаа мó гэсэн мөнгөтэй байхад хинч хинштэй новш гэж эдийн засаг тэр юу мó жоохон азтай байсандаа жоохон мөнгө олсон жоохон бусдаас жоохон төрөнд нэг азтай байсандаа ихэмд боцсон гачин идэр батмат гэдэг нэг гачин нөхдүүд байх юм аа бүр өөрснийгөө бүр хит өндрөөр үнэлсэн. Тэгээд либерал ярьсан өөрснийгөө хит өндрөөр та нартай би зүгээр хилзээ чамаагүй би мэтгэлцэд бэлэн байж. Та нарыг зүгээр пят нойлтон заяа. Хараараа заяа. Та нарыг би үнэн төрхөө чи илтгэлэн заяа. Тэгээд ерөнхийдөө энэ хүрээд би энэ бичлэгээ өндөрлөө. Ерөнхийдөө бид нар юуг барьж ихсэх ёстой гэхээр бид нар одоо тэр Батулгын энэ нэг сайхан яриа байна штэ. Үнэхээр сайхан яриа. Ингээд бид нар одоо ингээд төмөр зам маш олон замаар ингээд барьсан. Бид нар одоо хаашаа баялгуудаа гаргахад бэлэн 2 3 үрсэлж. Нэг талаараа зөв, нэг талаараа сайн ярьж байгаа. А тэгэхдээ ашигын тэгш бус хууралт байгаа цагт бид нар хичнээн баялгаа гаргаад нэмэргүй. Тийм үү? Бас энэ хэний хэрэглээд байгаа үнэн тийм үү? Төмөр түвшийн баяргууд огтрын хэлээд байгаа үнэн. Одоо байгаа оюутлогын гэрээг та нарт монголчуудад ашигтай байдлаар өөрчлөх боломж байсаар л та нар өөрчлөхгүй. Эднийг өөрчлөөгүй цагт та нар хичнээн баялгаа гаргаад нэмэргүй гэдгийг гөр дахин сануулчих. За тэгээд энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. За тэгээд энэ яриаг та нар өөрсдөө бүр маш сайн үзээсэй гэж би одоо бодож байна. Тэгээд санхүүжилт хийгээд тэгээд мэдгүй одоо би яг үүндээ худлааг би мэдж байгаа учраас үндгийг сонирхсонгүй гэж олон жил яваа. За тэгээд өнөөдөр чи 2025 оны 1 сарын 12-ны 14 цаг 21 минут болж байна. За тэгээд энэ хүрээд энэ бичлэгээ өндөрлөө.